За сайн байцгаана уу Жудиложи подкастын сонсогчдоо. За би та бүхэнд энгийн дугаар подкастынхаа энгийн дугаарын 81 дахь дугаарыг хүрэхэд бэлэн болсон байна. За өнөөдрийн дугаарыг Оюка болон Миганаар бэлтгэсэн байгаа. За өнөөдрийн дугаар маань нийгэмд бас одоо нилээдгүй анхаарал татсан. Тэрнээс гадна одоо хэрэг маань олон оролцогчтой, олон хохирогчтой ийм маргаан байгаа. Тодорхойлбол одоо энэ хизээ эхэлсэн маргаан юм бол баг 2020 оны хэрэг. Тийм 21-2 оны үед байна уу эхэлсэн. Тийм бах. Тэгээ нөгөө зурагтаараас айгүйх гарч исэн. Энэ ямар маргаан бэ гэхлээр одоо Хөвсгөл аймагт гарсан. Нөгөө бэлтгэс мөрөн гээд банк бус санхүүгийн байгууллага. Үгүй зүгээр бэлтгэс мөрний хэрэгэл гэдэг одоо яг хөө зүгээр тодорхойлж ярих юм да. Хуулийг гэхэд их нэр нь ч юм уу бэлтгэс мөрөн л гээд яваад идэг ийм маргаан. Тийм. За тэгээд энэ нөгөө одоо санхүүгийн үйл ажиллагаа хэрнээ ерөнхийдөө тийм заллингийн шинжтэй ийм маргаан ер нь шүүхээр бас нэлээд сунжирч явсан. Ягаад гэвэл нөгөө оролцогч ихтэй, хохирогч ихтэй, тэгээд нотлох баримт ихтэй ийм маргаан учраас шүүхээр бас нэлээдгүй шунжраад тэгээд эцсийн байдлаар давзаалагчны шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн. Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргасан боловч улсын дээд шүүхээс хүлээн аваагүй. Тэгэхээр давхрын шүүхийн шийдвэр бол хуулийн хүчинд үйлдвэр болцсон байгаа. За тэгээ энэ дугаарыг танилцуулахаар манай Мега маань бэлтгэсэн байгаа. За юуны өмнө бол би тэд подкастаараа ихэвчлэн яг улсын дэд шүүхээр эцэслэгдэн шийдвэрлэгдсэн. Тэгээ ерөөхдөө юу гэдэг хууль хэрэглээний хувьд гэдэг юм уу тийм сонирхолтой кейсүүдийг түүн авч ярьдаг. За энэ шалгуураараа үнэлэх юм бол энэ маргаан маань бол давзаалтгчны шүүхийн магадaltaй. Гэхдээ хяналтын шатны шүүх хүлээж аваагүй буюу давзаалтгчны шүүхийн магадлал нь хуулийн хүчинд үйлдвэр болсон ийм ер нь бол маргаан байгаа юм. Тэгээ яг хөө зүгээр энэ маргааныг яагаад нэгдүгээр сонгож ярихаар болсон бэ гэд тэгэхээр сүүлийн үед бол яг ийм янз бүрийн санхүүгийн луур заллингуудын хэрэг бол нэлээд их гарч байна. Тэгээд энэ бол нөгөө 2000 гаруй хохирогчтой. За тэгээд яг нөгөө татан төвлөрүүлсэн мөнгө нь харахаар айгүй өндөр байгаа. Үргэлжилсэн үйлдэлээрээ бол жил гарны хугацаанд үргэлжилчихсэн. Ийм хэрэг байгаа учраас ер нь илүү зүгээр ийм болгоомжтой, сэрэмжтэй тэгээд нөгөө хянуур нихур байгаасай гэдэг үүднээс ийм маргаан болоод өнгөрчээ гэж яриа гэж утсан. Тэгээ нөгөө талаасаа ер нь цар хүрээний хувьд бас нэлийн ийм том цар хүрээтэй. Тэгээд яг ийм сургамж айгүй их авахар кейс шиг санагдсан байхгүй. Тэгээ бид нөгөө нэг ийм нийгэмд гарч байгаа том ийм гэмт хэрэгүүдээсээ сургамж одоо авч ер нь явж чаддгийм үү үгүй мүү гэж сүүлийн үед яг нэг ботсон. Тэгээ юунаас тэгж ботсон бэ гэхээр 2006 оны та бүхэн санаж байгаа болч гэдэг юм уу юу гэдэг ер нь нөгөө бидний томьёолоор хадгалан зээлийн хоршооны хэрэг гэж бас нэг том хэрэг гарсан байдаг. Тэгээ яг би тэр үед нөгөө нэг жоохон байсан болохоор ч гэдэг юм уу сайн мэдэхгүй байжгаад ер нь зүгээр хожим бас судлаад үзсэн чинь тэр чин бас ийм бидний санхүүгийн системийн одоо юу гэдэг нь суур болсон одоо суур сургамжуудын нэг болсон ийм чухал кейс байсан байгаа байхгүй тий 2002-оос 2004-5 оны хооронд бол ерөөсө хадгалан зээлийн оршоо гэдэг юм бүр утгаа алдаад тий хэдэн мянгаараа шинээрээ байгуулагдаад за тэгээд тэр үеийн нөхцөл байдлыг харах юм бол яг нөгөө бас банкуд ингэж дампуураад хүмүүсийн нөгөө банкнд итгэх итгэл бас ингэж нэг жаахан буураад эхэлж исэн үе. Тэгээ энэ үе дээр нь хадгалан зээлийн оршоо гэдэг одоо бүтцүүд гарч ирээд тэгээ компаниуд гарч ирээд за тэгээ хүмүүс бол нөгөө яг одоо гадаадад ажил хийж олж исэн мөнгө банкнд байсан мөнгөө бас ийм хурдан хугацаанд өсгөж үржүүлж авъя гэж хадгалан зээлийн оршоонууд руу хийгээд за эргээд тэр хадгалан зээлийн оршоонууд бол нөгөө ил тод шударгаар үйл ажиллагаа явуулаагүй байсны улмаас тий зарим нь бол мэдээж тэр нөгөө татан төвлөрсөн мөнгүүдийг хувьдаа завшсан ч гэдэг юм аа эргээд нөгөө ямар ч юм одоо гишүүн биш этгээдэд одоо зээл олгоцсон байдаг ч юм уу энэс бол маш олон хадгалан зээлийн оршоо дампуурсан. За тэгээд үнэтэй холбоотой бас нөгөө хүн амны хэрэг гарсан юм байлээ. Тэр үед одоо энэ хадгалан зээлийн оршооны энэ зүйлээс болоод санхүүгийн зохицуулах хороо гэдэг байгууллагыг гаргаж ирэх ёстой байна гэд. За тэгээд санхүүгийн зохицуулах хороо байгууллагатад бол хамгийн ихний том ажил нь тэр хадгалан зээлийн хоршоодуудыг одоо нэгдсэн хяналт шалгалт хийсэн. За тэгээд үүнтэй холбоотой бол тэр одоо нэг хадгалан зээлийн хоршооных нь за би буруу ойлгоогүй бол яг одоо эзэн гэх юм болов юу гэх юм бол тэр хүн нь бол юуны санхүүгийн зохицуулах хорооны хамгийн анхны одоо дарга байсан
бүнийг гэгээн цагаан өглөөгөөр тэ хутгалж амь насыг нь хүмүүсийн ийм одоо харамсалтай хэрэг ингэж гарч исэн. За тэгээд юу гэдэг нь тэ хүн амны хэргийг үйлцсэн хүн болвол Монголын одоо нөгөө сүүлийн цаазаар авах ялыг одоо гүйцэтгүүлсэн хүн гэдэг бас ийм юу байд юм бэлээ. За тэгээд ингээд харахаар ерөөсөө бидний бас энэ нөгөө санхүүгийн системтэй эргээд энэ одоо банкны систем за тэгээд банк усууд болон энэ санхүүгийн зохицуулах хоромороо гэдэг энэ одоо юу гэдэг том хяналтын систем маань одоо бас ийм тодорхой хэмжээнд ажиллаад явж байгаа нь эргээд нөгөө энэ өнгөрсөн үед болсон ийм харамсалтай олон хүн мөнгө алдсан тэгээд энэ харамсалтай кейсүүд дээр бас одоо юу гэдэг сургамж авч ингэж одоо босч ирсэн болов уу гэж ерөн зүгээр нэг сууж найзуудаараа ярьж хагаад тэгээ ер нь сүүлийн үед бас болсон энэ чухал хэргийг юу гэдэг сургамж авах үүднээс яриул зүг юм байна гэж ингэж бодсон юм аа. За тэгээд эхлэлийн өмнө болвол бас анхааруулах нэг хэд хэдэн зүйл байгаа. За энэ маргаан болвол яг шүүх зэгийн мен дээр бид нар бол нөгөө та бүхэн мэдж байгаачлан яг нөгөө хэргийн одоо оролцогч энэ төр биш учраас шүүх зэгийн мен дээрх одоо шүүхийн шийдвэрийг л харж юрн тэрийгэ товчулж ярьдаг шүү дээ тий. За тэгэхээр энэ маргааны тухайд анхаашны шүүхийн шийдэх тогтоол бол бүхэлдээ шүүх зэгийн мен байхгүй зөвхөн тогтоох хэсэг нь буюу тий хинд эргүүл ямар үслээр ямар ял оногдуулж байгаа вэ гэдэг хэсэг нь л байгаа. За тиймээс харин давзаалтагчны шүүхийн магадлал нь бол бүхэлдээ нээлттэй байгаа. Одоо тийм учраас энэ давзаалтагчны шүүхийн магадлалын хүрээнд л бид нар ярих юм байгаа. Гэхдээ ингээд магадлал нь одоо бүхэлдээ байгаа боловч нөгөө хувь хүний мэдээллийн хамгаалах зорилгоор хүмүүсийн нэрийг товчилчихсон. Тэгээ энэ маргаан ч нөгөө 9 шүүгдэгчтэй. Тэгээ нөгөө зарим хүмүүсийнх нь нэрний товчлол нь ингээ ижил болж молоод нөгөө ингэж ялгаж ярихад айгүй төвхтэй болцсон. За тэгээ нөгөө талаасаа нөгөө хүмүүсийн төрсөн огноог нь бас нууцладаг. За тэгээ ингэж нууцлах хооронд чинь 1990 гэдгийг чинь тэг гэж орлуулангууд нөгөөгийн одоо энэ хүний мөнгө одоо дансаар тэдэн төгрөг орж гарсан гэдэг дээр чинь 1990 гэдэг тоо хэрвээ байсан бол тэр нь дахиад тэг болсон гэдэг ч юм уу. Тэг ингээ нөгөө тооны хувьд бас ийм зөрүү үүсчихсэн байгаа шүүхийн шийдвэр дээр. За тэгээд нэмэх нь уг маргааны хүрээнд бол яг нөгөө хувь хүмүүсээс гадна тэр хувь хүмүүс маань хэд хэдэн компани үүсгэн байгуулах замаар гэмт хэрэг үйлцсэн. За тэгмүүд компаниудын нэрийг мөн товчлсон учраас нөгөө компаниудын нэр бас хоорондоо ялгархгүй болоод ирчихсэн ийм юм байгаа. За тэгээд хүншлэг уг маргаан бол 2606 хохирогчтой гэж байгаа. За тэгээд хавцад хэрэгт бол 17700 гаруй яг тэр нөгөө гэрээ авагдсан гэдэг ч юм уу те эргээд энэ нөгөө юунд дурдгацснаар бол 200 гаруй ийм хавцтай хэрэг юм шүү. За тэгэхээр нэг хавц бол стандартаараа 250 хуудасаар үүдэгддэг гэхээр багтаа энэ маань бол 50,000 гаруй одоо 50,000 гаруй мянган хуудас материал байгаа гэсэн үгтэй нотлох баримт гэдэг юм уу. Тэгэхээр план шүүгдэгч олон охирогчтой ийм одоо маргааныг тэгээд энэ нөгөө магадлалыг нь буюу цөөхөн хуудсыг нь уншаад л одоо ярьж байгаа учраас ийм жоохон gap map гарахыг бас үгүйсэхгүй. Гэтэ тэр болгондоо ер нь бол энийг ингэж ойлгосон шүү гэдгээрээ тайлбарлаад явъя гэж бодож байна. За тэгээд хэдүүлээ үйл баримт руугаа орцгоё. За үйл баримтын хувьд бол яг нөгөө шүүхийн шийдвэрүүдэд дурдсанаар 2021 оны 4 сарын ер нь 7 гэдэг нэг өдрөөс ер нь эхлээд байна гэж би ойлгосон. За тэгээд энэ гэдэг нэг хүн байгаа. За энэ хүн бол Хөвсгөл аймагт амьдардаг. За тэгээд хамгийн анх бол тэтгэврийн насны иргэдэд ийм туслана гэдэг ийм нэрийтлэр за улсын бүртгэлд бүртгэгдээгүй хурамч компанийн нэрээр иргэдтэй бол даатгалын гэрээ байгуулж эхэлсэн юм билээ. За тэгээд нөгөө иргэдэд бол юу гэдэг ийм компанитай та нар гэрээ байгуулж байгаа шүү гэдэг үүднээсээ арай нэг жоохон итгэлийн хувьд нэг шат ахиу байсан болов уу гэж би ойлгосон. За тэгээд даатгалын гэрээ гих нэртэй гэрээг байгуулж байгаа. Тэгээ энэ гэрээнд бол ийм 3 одоо сонголт өгсөн байгаа. 2 сая төгрөг, 4 сая төгрөг, 6 сая төгрөг гэсэн ийм багцууд гаргаад за энэ багцаас сонгоод та манад ингээд мөнгө өгөх юм бол 1 сарын дараа бид нар бол 100% өсгөж өгөх юм аа гэж ингэж ийм гэрээ байгуулсан. За тэгээд ерөнхийдөө жил гаруй хугацаанд болвол би нөгөө нэг хэдийн хэмжээний мөнгө ингээд энэ хүмүүсийн насаар орж гарсан бэ гэдгийг тайлбарлах замаар нөгөө яг шүүгдэгч 9 хүнээ танилцуулъя. За энэ замаар бол энэ хүн өөртөө бол өөрийнхөө банкны дансыг ашиглаад 2000 гаруй удаагийн гүйлгээгээр 31 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлсэн байна.
За тэгээд өөрийнхөө эцгийн одоо дансаар 87 удаагийн гүйлгээгээр 250 орчим сая төгрөг. За өөрийнхөө төрсөн эхийн одоо дансаар бол 65 удаагийн гүйлгээгээр тэрбум гаруй төгрөг. За тэгээд төрсөн эгчийнхаа дансаар бол 236 удаагийн гүйлгээгээр бас тэрбум гаруй төгрөг. За өөрийнхөө хоёр төрсөн ахын одоо бас дансуудыг ашиглаад 7-8 тэрбум төрсөн ах нарын дансаар орж ирсэн. За тэгээд хамтран амьдрагчийнхаа бас одоо дансаар 366 удаагийн гүйлгээгээр бас тэрбум гаруй төгрөг. За тэгээд энэ хожим нөгөө компани байгуулад явж байхдаа энэ компанийхаа хоёр ажилтныхаа дансаар бас нийтдээ 3 тэрбум гаруй төгрөгийн мөнгө ингэж одоо татан төвлөрүүлсэн юм билээ ирээдээс. За тэгээд энэ хоорондоо бол шүүхийн шийдвэр дурдсанаар нэг 3-4 удаагийн 4 компани байгуулсан юм билээ. Өөрийнхөө одоо эзэмшлийн болон өөрийнхөө одоо энэ эцэг эхийн эзэмшлийн 100% эзэмшлийн компаниуд бол ингээ байгуулаа яваадсан. Тэгээд тэр компаниудаараа иргэдтэй юу нь бол гэрээ байгуулад за гэрээ байгуулахдаа тэргээ даатгалын гэрээч гэж нэрлэнэ үү эсвэл хамтран ажиллах санхүүгийн нэмжлэг үзүүлэх гэрээч гэж нэрлэнэ үү те ингээд янзын нэрээр гэрээ байгуулад за тэгээд ингээ яваадсан. За энэ хэрэг бол яагаад ингээд амар газар авчихсан бэ гэдгийг нь харах юм бол эхэндээ болохоор энэ нөгөө тэтгэврийн насны эргээд группт байгаа хүмүүс ч гэдэг юм уу ингээд ямар нэг байдлаар нөгөө юм мэдээллийн хувьд ч гэдэг юм уу эмзэг санхүүгийн хувьд ч гэдэг юм уу эмзэг ийм хүмүүсийг таргетлаад за та хэдэд бол ингээд манай компани тусалнаа. За тэгээд таад мөнгө өгөх юм бол та нарын өгсөн энэ мөнгөийг чинь нэг сарын хугацаанд бид нар энэ нөгөө coin moinоор ингэж эргэлдүүлээд тэгээ эргээд 100% юм уу 30% юм уу одоо 40% юм уу өсгөж өгнө гэдэг юм уу ингээд нөгөө гэрээгээр ийм хувь тохироод ингэсэн байгаа. За тэгээд нөгөө эхний удаагийн хүмүүстэй бол 100% өсгөөд сарын дараа гэхэд өгөөд яваад байсан юм билээ. Тэгэнгүүт нөгөө өвсгөл тосон хэрэг. Тэгээ орон нутаг болохоор нөгөө амнаас ам дамжаад ингэж явцсан. Тэгээ энэ компани өөрөө оффист одоо түрээслээд за тэгээд одоо нөгөө ажилтнууд авч ингэж ажилуулад ингэжсэн учраас нөгөө хүмүүсийн итгэлийг олоод эргээд эн чинь нэг юм компани үйл ажиллагаа явуулаад байгаа юм байна гэдэг ч юм ийм итгэлийг авчихсан. Аваад ингээд ийм газар аваад айгуу томорчихсон юм билээ. За тэгээд ингээд олон компани байгуулад ингээд яваад байсан шалтгаан нь за тэгээд нөгөө өөр хүмүүсийн дансаар ингэж мөнгөө татан төвлөрүүлээд байсан шалтгаан нь болохоор нөгөө банкны хяналт шалгалттай холбоотой банк нөгөө мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхээс тэмцэгтэй холбоотой үүргүүдийнхаа хүрээндтэй нөгөө хүмүүсийн дансаар орж байгаа их хэмжээний дүнтэй гүйлгэгч гэдэг юм ингээ нөгөө санхүүгийн мэдээллийн албар руу мэдээлэл хүргэхтэй байгаад байдаг. За тэгээд шаардлагатай тохиолдолд банк бол нөгөө дансыг нь блоклох юм хэрэгтэй байгаад байдаг шүү дээ тий. Тэгээд нөгөө дансанд нь блок тавиадсан учраас нэг компаниар мөнгө оруулаад ангууд нөгөө банкны хараа хяналтанд өртөөд банк энэ юу болоод байна энэ компани үйл ажиллагаа гэд ингээд эхлэнгууд нь өөр компани байгуулаад тэрнгээрээ ингээд оруулаад ингээд яваадсан юм билээ. За тэгээд үндсэндээ бол энэ дээр дурдгдсан компаниуд болон 9%-ний дансаар ингэж нөгөө яг татан төвлөрүүлсэн нийт дүнгээ тооцох юм бол нийтдээ 17,000 гаруй удаагийн гүйлгээгээр 213 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлсэн гэж байгаа. Тэгэд ингээд 213 тэрбум гэхээр та бүхний толгойд бас их хэмжээний мөнгө вэ гэдг нь буухгүй байж магадгүй. За тэгэх юм бол энийг зүгээр айгүй энгийнээр тайлбарлах үүднээс 2023 онд Монголын одоо системийн томоохон банкын нэг болох Хаан банк бол IPO зарлаад олон нийтээс мөнгө татан төвлөрүүлсэн шүү дээ тий. За тэгэхээр Хаан банк бол өөрийнхөө компани 10% дээрээ 183.4 тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн байхгүй. Тэгэхээр энэ чинь 213 тэрбум төгрөг гэдэг чинь Хаан банкны олон нийтээс татан төвлөрүүлсэн мөнгнөөс их мөнгийг одоо энэ хүмүүс одоо өөрсдрүүгээ татан төвлөрүүлээд ингэж эргэлдүүлсэн байх нэ гэж та бүхэн ойлгож болно. Тэгэд нөгөө талаасаа бас нэг хоржоонтой 2021 онд буюу яг энэ үйл явдал болж явах үед зүгээр нөгөө төсөөлөл өгөх үүднээс Монголын хөрөнгийн бирж дээр одоо хувьцааны арилжаа тий одоо анхдагч арилжаа байж болно хувирдагч арилжаанууд бол нийтдээ 304 тэрбум төгрөгийн хувьцааны арилжаа чинь явсан байгаа байхгүй. Энэ чинь нээс одоо
арай нэг жоохон багдун тэгээд эн чинь Монголын хамгийн томоохон банкуудын нэг болох нэг банкны татан төвлөрүүлсэн дүнгээс даруй нэлээд хэдэн тэрбумаар их мөнгө энэ хүмүүсийн тансанд одоо орсон байна гэж ойлгож болно гэсэн үг ээ. За тэгээд ерөнхийдөө за саяны хэлсэн дүн бол нөгөө энэ хүмүүсийн тансанд одоо орсон татан төвлөрүүлсэн дүн гэж хэлж болно. За тэгвэл хохирол нь яаж тогтоогдсон бэ гэхээр тэгэхээр хохирол нь бол энэ ч нөгөө энэ орж ирсэн мөнгнөөсөө энэ хүмүүс ч өөрсдөө нөгөө янз бүрийн юм худалдаж авч маваал ингээд захиран зарцуулсан юмнууд байгаад байгаа. Тэгээ эргээд энэ орж ирсэн мөнгнөөсөө нөгөө дараагийн хүмүүстээ нөгөө 100% өсгөөд 2 дахин даблтаад өгсөн энэ төр үйл явдал тогтоогдож байгаа шүү дээ. Тэгээ ингэж явсаар хагаад төгсгөлт нь бол 2600 гаруй иргэнд 45 тэрбум төгрөгийн хохирол ер нь бол тогтоогдсон байгаа мэл. Энэ маргаан ингээд үүсч яваад нөгөө мөнгөө өгөөд алдчихсан хүмүүсээ нөгөө юугаар нь одоо хайж илрүүлээ тэр хүмүүс нь өөрсдөө иж мэдүүлэг өгч юм нотлоод ингээд явсны дараа бол 45 тэрбум төгрөгийн хохирол тогтоогдсон. За тэгээд ийхүү нөгөө орж гарч исэн мөнгнүүдээсээ бол шүүгдэгч нар болвол ингээд нөгөө Хүсгэл аймагт Улаанбаатар хотод янз бүрийн үйл хөдлөхүүд одоо авсан байгаа. За тэгээ хэд хэдэн тээврийн хэрэгсэл худалдаж авсан гэдэг ийм юу нь бол үйл баримтууд тогтоогдсон ийм маргаан байгаамаа. За тэгээд өмнөд урдсанчлан бол нөгөө 9 хүнээ 5 хүн танилцуулахад 7 нь бол яг нөгөө одоо хамтран амьдрагч аав ээж гэдэг ингээд ийм гэр бүлийн харилцаа амралтай 7 хүн тэгээд тэр компанид нь ажилтнаар орж исэн 2 хүн гэдэг ийм ер нь бол нийтдээ 9 шүүгдэгчтэй ийм хэрэг болж таарад байгаа. За тэгээд анхаашны шүүх болвол ямар замаар шийдсэн бэ гэд тэгэхээр яг бүр ингээд амар дэлгэрүүлж танилцуулахаар та бүхэнд ер нь сонирхолтой байх гэж бодож ерөөхдөө танилцуулж байгаа. Гэр бүлийн хамааралтай энэ 6 хүн болвол нөгөө юу байсан бэ гэж юу яаж байгаа иргэдэд туслах гэдэг ийм нэрийдлэр те янз бүрийн гэрээнүүд байгуулад саяас 8 сая төгрөгийг сарын хугацаанд бол 30-аас 100% өсгөж өгнө гэж ингэж хуурч зохиомжтой байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар хүмүүсийг төөрөгдөлж оруулаад за тэгээ энэ урдын харилцааны явцад бий болсон итгэлийг уруулан ашиглан за тэгээд нийтдээ бол ийм 213 тэрбум төгрөгийг холбогдох дансандаа төвлөрүүлээд тэгээд 45 тэрбум буюу их хэмжээний хүн одоо хохирол учруулах ийм заллах гэмт хэргийг үлдэж амьдралын их усүр олгосон байна гэдэг ийм хүндрүүлэх бүрэлдэхүүнээр заллах гэмт хэрэг үлдсэн гэж үзсэн. За тэгээд саяны 6 хүн маань болвол нөгөө ямар нэг байдлаар тэр мөнгнөөсөө одоо юу яасан байгаа хгүй нөгөө гэмтрэг үлдэж олсон мөнгө гэдгийг мэдсээр байж янз бүрийн зүйл нөгөө худалдаж аваад тийм машин худалдаж аваад үл хөдлөх хөрөнгө худалдаж аваад ингээ явчихсан. За тэгээд өөрсдийн нэр дээр болон бусдын нэр дээр худалдаж авсан. За тэгээд энэ зүйлүүд нь бол нөгөө орлогын их усүрэн нуун далдлах хуулийн хариуцлагаас зайлсхийх зорилгоор ингэж нөгөө мөнгөний юугаа өөрчилж шилжүүлж байгаа түүнийхээ бодит шин чанар их өөхөсөр байршлыг ингэж өөрчилж ингэж байгаа учраас энэ нь бол мөнгө угаах гэмт хэргийг за тэгээ байнга тогтвортой үйлцсэн гэж энэ 6 хүнд бол ийм 2 одоо эрүүгийн гэмт хэрэг үйлцсэн байна гэж үтсэн. За тэгээд нөгөө хоёр ажилтны хувьд болвол нөгөө дансаар нь мөнгө болвол орж гарсан. За тэгээд энэ шүүхийн магадлал дурдсанаар бол нэг ажилтан нь миний ойлгосноор тэр орж гарсан мөнгнөөсөө бас нэг юм тээврийн эрсдэл худалдаж эхнэрийнхээ нэр дээр худалдаж авсан үйл баримт тогтоогдсон юм билэ. Тэгэхээр үүний тухайд бол заллах гэмт хэрэг үйлцсэн. Энэ нөгөө нэг өмнөд урдсанчлан амьдралын их усүр болгосон гэдэг юу руу бол ороогүй. Одоо хүндрүүлэх бүрэлдэхүүн рүү бол ороогүй. Гэхдээ заллах гэмт хэрэг үйлцсэн. За тэгээд нөгөө одоо машин худалдаж авсан гэдг нь бол нөгөө мөнгө угаах гэмтэргийн шинжийг хангацчихж байгаа. За тэгээ нөгөө ажилтны хувьд бол яг мөнгө одоо дансаар нь орж гарч ингэж олон удаагийн гүйлгээгээр мөнгө татан төвлөрүүлсэн учраас заллах гэмтэрэг үйлцсэн ингэж үтсэн. Тэгээд ерөнхийдөө энэ 9 хүнд бол хаашны шүүх 4-өөс 12 жилийн хорих яллыг бол тус бүр оноосон юм байлээ. Нөгөө моролцооноос нь хамаарат гэмт хэргийнхэн шин чанараас хамаарат оноосон байгаамаа. За тэгээд хохирол гэж тогтоогдсон 45 тэрбум төгрөгөөс болвол 38 гаруй тэрбум төгрөгийг яг энэ 9 шүүгдэгчээс яг ингээд юу яагаад одоо оролцооных нь хэлбэрээр нь ингэж за энэ хүн бол тэдэн төгрөг төлөх ёстой, энэ хүн тэдэн төгрөг төлөх ёстой гэд хохирол 38 тэрбум гаруй төгрөгийг бол гаргуулахаар шийдвэрлсэн. За үлдэж байгаа энэ 7 тэрбум гаруй төгрөг нь болохоор иргэний хариуцагч
гэж энэ маргаан дээр 1744 хүн тогтоогдсон мэлээ. За тэгээ миний энэ нөгөө шүүхийн магадaltaа бол дэлгэрүүлж тайлбарсан зүйл байхгүй байсан. Тэгэхээр энэ бол юуг хэлж байгаа вэ гэхээр нөгөө анхны мөнгөө өгчөөд одоо нөгөө 100% одоо үржүүлээд авсан ч гэдэм үү. Энэ хүмүүс нөгөө өгсөн мөнгнөөсөө их мөнгө буцааж авсан хүмүүсийг ер нь бол бүгдийг нас тогтоосон юм шиг байна. Энэ хүн бол хүмүүсийн тоо бол 1744 гэж тогтоогдсон. За тэгээ энэ хүмүүсээс болохоор яг тэр илүү авсан мөнгө нь нийтдээ 7 тэрбум гаруй төгрөг болж таарсан юм билээ. Тэгэхээр энэ 7 тэрбум гаруй төгрөгийг энэ 1744 иргэнээс гаргуулад нөгөө хохирогч 2606 хүнд олгохоор шийдвэрлсэн байна. За тэгээд нэг анхны шүүх бол ерөөхдөө ингэж шийдвэрлсэн. Давзаалт тачны шүүх дээр энэ маргаан очоод бол давзаалт тачны шүүх анхны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Ийм зүйл гарсан. За тэгээд давзаалт тачны шүүхийн магадлал дээр яг нэг сонирхолтой нь бол энэ нөгөө компани байгаа шүү дээ. Энэ компани үйл ажиллагаагаа жил гаруй хугацаанд явуулж явахдаа 110 сая гаруй төгрөг юм шиг байгаа. Энийг татварын ерхий газарт бол нөгөө үйл ажиллагааны орлоготой холбоотой татвар олгож төлсөн юм байлээ. За тэгэхээр энийг нь бол шүүх юу шийдсэн бэ гэдэг. Тэгэхээр хууль бус үйл ажиллагаа явуулж байхдаа төлсөн энэ татвар төлсөн энэ мөнгийг бол татварын ерхий газраас нэхэмжлээд за тэгээ хохирол төлбөрт тооцоолох одоо энэ бол тооцоолохоор прокурорын байгууллага болж иш нэхэмжлэх эрхтэй шүү гэж ингэж дурдсан. Яг тэр прокурор бол нөгөө төрийн өмнөөс нэхэмжил гарах эрх нь өөртөө нь байдаг учраас энэ хууль бус үйл ажиллагаа явуулсны улмаас татвар төлсөн мөнгийг татварын ерхий газраас гаргуулахаар нэхэмжилж болно шүү гэж ингэж дурдсан байсан. Тэгэхээр энэ бол бас нэг ийм сонирхолтой одоо шийдэл гэх юм уу те ийм байсан. За тэгээд ерөөхдөө давзаалт тачны шүүхийн магадлал бол одоо дээр дурдсан юуг бол хэвээр нь ингэж үлдээж шийдвэрлсэн байсан. За тэгээд хяналтын шатны шүүхэд бол уг маргааны хэд хэдэн шүүгдэгч түүний өмгөөлөгчд бол гомдол гаргасан. За гэхдээ хяналтын шатны шүүх бол хяналтын шатны шүүх хэлэлцэх үндслүүдэд хамаарахгүй байна гэж үзээд хүлээж аваагүй. За ингэснээр бол давзаалт шатны шүүхийн магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон ийм хэрэг байгаа. За яг зүгээр нөгөө ийм анхааруулга болгох үүднээстэй ингээд яг энэ маргааныг гэхээсээ илүү нөгөө энэ үйл баримтыг нь анализ хийгээд харахаар ерөөхдөө ийм юу байсан байгаа байхгүй юу? Яг ийм санхүүгийн луйруудын юу гэдэг чухал шинжүүдийг яг бүгдийг нь агуулсан ийм кейс ус юм байна да гэж ингэж харсан. Нэгдүгüүрт бол яг нөгөө ийм юу гэдэг ямар нэг байдлаараа ийм эмзэг энэ бүлгүүдэд хандсан те тэтгэврийн насны хүмүүсийн группт байдаг хүмүүс рүү ч гэдэг юм уу те та хэдийн мөнгийг ингээд өсгөөд өгөө гэдэг ингэж хандсан байгаа нэгдүгээр нөгөө талаасаа одоо ингэж ямар нэг байдлаар ийм хуулийн хүчинтэй шүү бидний үйл ажиллагаа гэдэг ийм мессежийг нөгөө хүмүүстээ өгөх гэж аягүй хичээсэн байхгүй одоо гэрээ байгуулсан гэдэг ч юм уу те одоо юу гэдэг ийм анхан шатны одоо хүнтэй гэрээ байгуулад нэг юм тамхтай цаас аваад хүнд мөнгө өгөх хүнд зүгээр мөнгө өгөх хоёр ч ингээд итгэлцлийн хувьд арай өөр түвшний юм үүсгэж байгаа шүү дээ. Тэгэхээр ингэж мэгсэн байгаа. За тэгээд би яг бас нөгөө Facebook пэйжтэй мэлээ. Тэгээд тэр пэйж руу ингээд ороод харахаар ингээд манай үйл ажиллагаа бол ингээд хэвэн явж байгаа шүү. Одоо манай үйл ажиллагаанд юу гэдэг одоо хотоос ч гэдэг юм уу ингээд нөгөө юу гэдэг нөгөө зохицуулах байгууллагуудын нэрийг бариад бас ингээд хяналт шалгалт орж ирээд ингээд зүгээр гэлээч гэдэг юм уу те ингээд бид нар санхүүгийн тайландаа аудит хийлгсэн ингээд зүгээр байна гэж гарсан марсан ч гэдэг юм уу ийм постууд жишээ нь гарсан байгаа байхгүй нөгөө тэгэж ийм хүмүүсийн итгэлийг хатгалах үйлдэлүүд айгүй хийжсэн юм байна гэж юу н харагдсан. Тэгэхээр ер нь зүгээр аль аль төвшөндөө бид нар ийм санхүүгийн луйрт өртчихгүйхэн ер нь байхыг бас одоо юу гэдэг анхаарах хэрэгтэй болж таарах нэ гэдэг ийм анхааруулгыг ер нь нэг талаасаа өгөх гэсэн юм аа. За яг энэ хууль зүйн шийдэл талаасаа болвол яг ингэж нөгөө нэг нарийн энэ 9 хүн дээр одоо за энэ хүн болвол яг тэдний өдөр тэдэн төгрөг ингэж дансаар нь ороод ингэсэн юм байна. Ийм учраас яг энэ гэмт хэргийн болвол юу гэдэг хамжигч туслах юм байна, юу болсон юм байна гэдгийг нөгөө дүгнж та бүхэнд ярихад яг магадлалд байгаа мэдээлэл айгүй бас юм юу гэдэг замраагүйч гэх юм уу тэн дундаас ийм нарийн мэдээллийг түүж авч хэлэхэд айгүй төвхтэй байсан. Тийм учраас яг ийм кейсийн тухайд ярих юм бол бас арай өөр одоо кейс болж магадгүй те. Яг зүгээр нэг төрсэн бодол нь
иймэрхүү нөгөө хүндрэлтэй маргаануудын шүүхийн шийдвэр бас айгүй юм нарийн гаруул уг нь зүгээр юм уу гэж бодсон. Тэг яг нөгөө одоогийн шүүхийн шийдвэрийн ингээ бүтцээрээ ингээд явангут тэгээд эргээд нөгөө хүмүүсийнх нь нэр мэрийг нь нууцлаад он сар марууд нь ингээд алга болчоор ер нь жоохон араас нь бид нар чинь бас эндээс шүүхийн шийдвэр чинь нэг талаасаа тухайн маргааныг эцэслэн шийдвэрлэж байгаа маргааны талуудад ач холбогдолтой те энэ шийдвэрийг энэ хэргийн оролцогчдод унших юм бол мэдээж ойлгох бах. Гэтэ хоёр дахь нэг одоо шүүхийн шийдвэрийн юу гэдэг чиг үүрэг гэх юм уу те ач холбогдол чинь эргээд энэ нөгөө судалгааны эргэлтэнд ороод нийгмээрээ хилцээд энд нэг ийм маргаан болцсон юм байна ингэсэн юм байна гэж ингэж нөгөө кейс болох үүднээс нь авч үзэхэд бол яг шүүхийн шийдвэрийн одоо тэр нээлттэй байршуулсан байдал бол яг ийм кейс болгож ярьж хэлцгээд арай жоохон хүндрэлтэй байсан гэдгийг бас дурдах нь зүйтэй. Саяны Мегагийн хэлсэн үндслүүдээр нэмэх нь шүүхийн шийдвэрөөр ойлгомжтой тодорхой эмгэгцтэй байх тусмаа нөгөө олон нийтийн шүүхүүд итгэлийг бас нэмэгдүүлэх бах тий. За үнэхээр энэ ингээд дүүлэнтэй маргааны шүүх барьж байгаа шийдвэрлэхдээ одоо нөгөө хийг нь эцэхгүй тулгаыг нь тураахгүй гэдэг шиг тий. Одоо илүү ашиг олсон хүмүүс ч бас байгаа юм байна шүү дээ. Тэнгүүд тэрнээс нь мөнгөний гаргуулад хохирогчдод хуваарлж юм. Тэр удаа бүр татврын ерөнхий газар төлөгцсөн татврын дүнгийн прокурор одоо шүүхэд төлөөж нэхэмжлээд бас хохирогчдод гаргуулах боломжтой гэд хэлчихэж байгаанаас өөрөө айгүй ач холбогдолтой юм байна. Тэгэхээр нөгөө энэ төрлийн шийдвэрийн шийдвэрүүдээр бас ийм анхаарах бичиглэлийн хувьд тэгвэл баримтын хувьд илүү нэмэгдэх хэрэгтэй болох юм байгаа юм тий. Тийм. Тэгээд яг нөгөө нэг талаасаа бас ботсон бодол нь хэвлэл мэдээллүүдээр явж байгаа мэдээллүүдийг харахаар ерөөхдөө ингээл тэдэн хохирогчтой ийм хэрэг ийм заллан тэгээд тэдэн жилийн ял оноолоо ч гэдэм нөгөө иймэрхүү л мэдээнүүд яваад байгаа. Гэтэ нөгөө ийм олныг хамарсан одоо юу гэдэг чухал гэж хэлж болох үз нийгмээрээ дараагийн одоо шатанд бид нар халахад ийм суур болж биднэрт сургамж болж үлдхүүц ийм хэрэгүүд дээр нэлээд ийм юу гэдэг сайн анализ хийсэн яг ийм юм болж гэдгийг бүтэн нийтлэл ч юм уу байвал уг нь бас зүгээр юм байна гэж би зүгээр нэг юм судалж агаад бодсон яг тиймэрхүү юмнууд бол бас айгүй тутмаг байсан. Тийм маргаан тэгээ нөгөө цэвэр хууль зүйн маргаан гэхээс илүү санхүү сүртэй маргаан биш тий. Одоо ялангуяа нөгөө ийм санхүүгийн зохицуулагч байгууллагууд байгаа шүү дээ. Тэнгүүд яг ийм маргаан дээр зохицуулагч байгууллагуудын хувьд бас сурах юм амар их байгаа хэл та. Тийм. Өөртөө тусгай шуурл аваагүй хэрнээ яг ингээд зохицуулалтаа эрхлэх үйл ажиллагааг одоо ингээд хууль зөрчил шууд хийгээд ш тий. Тийм. Тэгээд яг нөгөө эргээд эн чинь нөгөө банкуд оролцож байгаа. Банкуд тодорхой хэмжээнд нөгөө энэ гүйлгээнүүд дээр хяналт тавих ч гэдэг юм үүрэг бас байдаг те мөнгө хахтай холбоотой. Тэгээд зохицуулах байгууллагуудад бас үүрэг найдаг. Яг хөө зүгээр нөгөө зарим нэг хохирогч гэдэг юм уу нөгөө өгсөн мэдүүлэг энтертэй угаасаа дурдсан л хэлээ л те. Яагаад бүтэн ингээд жил дамнаад ингээд энэ тэр Хүсгэл аймагт амар том юм болж байгаа чинь тэр аймагт чинь Монгол банкны төлөөлөл байгаа ажиллаж байгаа тий хорооны төлөөлөл ажиллаж байгаа гэтэл яагаад ингэж анхаараагүй юм бэ ч гэдэг юм уу тиймэрхүү мэдүүлгүүд энэ төр бол байсан. Тэгэхээр яг үнэхээр одоо хинэн ажиллаа яг таг хийж бас одоо арай эрт магадгүй хийсэн бол хохирол арай бага байх байсан уу өнтер гэд яриул арай нэг өөр юм ярих бах. Тийм. Тэгэхээр та бүхэн маань бас хувьдаа анхаарал болгоомжтой. Нэмээд яг нэг бас анхааруулж хэлэх юм нөгөө залуу одоо хүмүүс гэх юм уу энэ хүмүүс маань эргээд одоо настай хүмүүсээ ч гэдэг юм уу бас настай хүмүүстэй энэ талаарх мэдээллийг айгүй зөв өгж явах хэрэгтэй юм шиг байна. Яагаад тэгэхээр нөгөө ийм төрлийн заллингууд бол их хвчлэн нөгөө ийм настай эсвэл нөгөө нэг залуу жоохон хүмүүсийг ч гэдэг юм уу те ийм ямар нэг байдлаараа мэдээллийн хувьд дутмагч гэдэг юм уу энэ хүмүүсийг тарагталж ингээд яваад байдаг. Тэгэхээр бас тэр хүмүүстэй ингэж иймэрхүү мэдээллүүдээ бид нар сайн зөв өгж явах хэрэгтэй байна гэдэг бас нэг бодлыг төрүүлсэн. Тэгээд нөгөө энэ залгин байлангийн бас онцлог нь яг нөгөө одоо нөгөө цагаан захтны гэмт хэрэг гэдэг шиг одоо илүү тийм тогтолцоогоо мэддэг, яаж ловер хийхээ мэддэг гэх юм уу. Яг ингэж огт боловсралгүй ч юм уу те одоо огт ингэж юмныг ойлгодоггүй биш харин тэрийг ойлгохдоо тэр одоо системийг яаж буруугаар ашиглах вэ гэдгээ мэддэг. Тийм хүмүүсийн хийдэг юм шиг байгаа. Тэгэхээр нөгөө тэр хүмүүсийг итгэлийг нь төрүүлэхдээ ч юм уу те айгу сайн гэдэг тогтолцоо яаж ажилтгийг айгу сайн мэддэг. Тэрнээс айгу цэвэрхэн гарч чаддаг ч юм уу. Тэгээд зүгээр энгийн иргэдийг залхихаас гадна компаниудыг залилдаг. Одоо нийгмийн даатгалын санг залилдаг ч юм уу те. Одоо нөгөө банк ба санхүүгийн байгууллагуудаас нэг зэрэг одоо олон зээл авдаг ч юм уу. Эсвэл хуурамчаар хууль этгээд үүсгэн байгуулад нийгмийн даатгалын шимтгэлийг хуурамчаар төлөөд тэгээд тэрэн дээрээ зээл гаргуулж авдаг ч гэдэг юм уу. Юм агсан төвчний
залингийн иргүүд бас айгүй байдаг гэж сонссон юм байна. Харин тий. За тэгээд тийм энэ дугаар маань яг нөгөө 20 дугаар зууны шилдэг хідэн заллин гэдэг шиг ер нь бол энэ одоо 21-р зуун гарсаар Монгол улсад гарч байгаа бас айгүй томоохон заллингийн юм түүхэн хэрэг гэж бол бодож байна. Харамсалтай ч гэсэн бас энэс суралцаад бид нар нөгөө тогтолцоогоо сайжруулах тий энэ маргаан дээрээ илүү дүн шинжилгээ хийгээд сайжруулж суралцах юмнууд бас их байгаа хаа. тийм хувь хүний хувьд ч тэр Улсынхаа одоо тийм оролцогч одоо байгууллагуудын хувьд ч тэр сурах юм ихтэй юм маргаан гэж үзэж байна. За тэгт. За тэгээд энэ том маргааныг барьж аваад ийм ерөнхий ойлголтыг айгүй зэгцтэй өгсөн мига та баярлаа. За дараагийн дугаараар уулзтлаа баяртай. За баяртай.